Нуган эм ханган нийлүүлэх байгууллага үзүүлж байна. Тоогийн бүтээгдэхүүн Канасол. Бүх хэмийн сангуудаар. За би та бүхэнд өнөөдөр эмэгтэйчүүдийн бэлэг эрхтний өргөсөлт өвчний дотор нэлээд хамгийн элбэг тохиолдож байгаа мөөгөнцөр өвчний тухайд товч дурдах гэж байна. За энэ мөөгөнцрийн гаралтай өргөсөлт өвчин үүсэх шалтгаан бол маш олон шалтгаантай, олон хүчин зүйлсийн нөлөөгөөр явагддаг. За энэ дотор бол олон үүсгэгчд байдаг. Ялангуяа эмэгтэйчүүдийн бэлэг эрхтний өргөсөлт өвчний мөөгөнцрийн гаралтай өргөсөл үүсгэхэд бол олон үүсгэгч дотроос Candida albicans гэдэг үүсгэгч бол хамгийн их сонирхох тохиолдол энэ өвчнийг үүсгэдэг. За үүнээс гадна мөөгөнцрийн гаралтай өдрөөний өргөсөлт өвчин үүсгэхэд тухайн эмэгтэй хүний сэтгэл санийн байдал, сэтгэхүйн хямрал, бие эрхтэн тогтолцоонд гарсан эрхтэн тогтолцооны удаан өвчин өвчнүүд, эмэгтэй хүний өтрээний ариун байдал өөрчлөгдөх, удаан хугацаагаар хэрэглэгдсэн антибиотик эмчилгээ зэрэг маш олон шалтгаанаас мөөгөнцрийн өргөсөлт өвчин үүсдэг. Тоогийн бүтээгдэхүүн Канасол. Бүх хэмийн сангуудаар. Би эмэгтэйчүүдийн эмчээр олон жил ажилласан энэхүү өвчнийг эмчлэхэд сүүлийн үед нуган эм ханган нийлүүлэх байгууллагаас оруулж ирж байгаа эмүүдүүд бол нэлээд их анхаарал тавьж байгаа. Яагаад гэвэл сүүлийн үед бол эмчилгээнд бол хамгийн богино хугацаанд өндөр тунгаар эмчилгээний үр дүнтэй аргаар эмчлэл гол зорилгоо тавьж байна. Яагаад гэвэл удаан хугацаанд бага тунгаар хэрэглээд байхаар тухайн эмэнд таслуулах янз бүрийн байдлууд үүсдэг. Тэгэхээр энэ нуган эм ханган нийлүүлэх байгууллагаас оруулж ирж байгаа маш олон төрлийн мөөгөнцрийн гаралтай өргөсөлт өвчнийг эмчлэх олон эмүүд байна. Лаанууд, өтрийн зориулагдсан лаанууд байна. За үүнээс бол энэ каназол гэдэг өтрээр хийдэг лаа байна. Энэ каназол гэдэг өтрээний лааны нэг онцлог нь юу вэ гэхээр энэ дотор бол клотримазолыг агуулсан мөөгөнцрийн бэлтгэл. Гэхдээ энэ хамгийн гол онцлог нь юу гэхээр маш өндөр тунтай. Энэ бол хуучин өөр бусад лаанууд дотор 100 мг-аар агуулгаддаг бим бодис нь энд бол 500 мг-аар агуулгадсан байдаг. Тийм учраас энэ нь бол тухайн мөөгөнцрийн үүсгэгчийг бол маш түргэн хугацаанд устгах, үйлчилгээ үзүүлдэг, үр дүнтэй богино хугацаанд эмчилдэг ийм сайн үр дүнтэй лаа болох нь батлагдаад хэрэглэж байна. Тоогийн бүтээгдэхүүн Канасол. Бүх хэмийн сангуудаар. За үүнээс гадна бол уухаар бол олон эмүүд байдаг. Ер нь бол зөвхөн өтрээний мөөгөнцөр өвчин биш бусад бүх эрхтэн системд мөөгөнцрийн өргөсөлт өвчнгүүд байдаг. Ер нь бол мөөгөнцрийн өргөслийг устгахад бол Candida albicans гэж устгахад энэ Plunco гэдэг дотроо Fluconazole гэдэг мөөгөнцрийн эсрэг бодис агуулгадсан энэ Plunco-гийн бас нэг онцлог нь юу вэ гэхээр 200 мг-аар савлагдсан байдаг. Тэгэхээр энийг бол маш цөөхөн тоогоор богино хугацаанд найдвартайгаар тэр мөөгөнцрийн өргөсөлт өвчнийг бол дарахад хэрэглэгдэхэд их үр дүнтэй арга гэж бодож байна. За мөн түүнчлэн бол клотримазолын лаа гэж их байдаг. Энэ клотримазолын лаанаас гадна давхар хавсарч хэрэглэх уухаар зориулагдсан клотримазол бэлтгэл уухаар бэлтгэл байна. Энэ нь бол дотроо 10 мг-аар агуулгадсан бас өндөр тунтай мөөгөнцрийн эсрэг сайн үйлчлэгээ үзүүлдэг ийм лаанууд байна. Эдгээр эмүүдийг бол манай эмэгтэйчүүдийн эмч нар эмчилгээ өөрийнхөө эмчилгээдээ авч хэрэглэх юм бол ихээхэн үр дүнтэй болно гэж бодож байна. Нуган эм ханган нийлүүлэх байгууллага үзүүлж байна. Тоогийн бүтээгдэхүүн Канасол. Бүх хэмийн сангуудаар.